Дараагийн мэдээ, Орхон аймагт амьдардаг бөөрийн архаг дутагдaltaй иргэд аппаратын дутагдaltaй байдлаас үүдэж эмчилгээнд тогтмол орж чадахгүй нөхцөл байдал үүсэж байсан. Тэгвэл төр хувийн хөгжлийн хамтралаар тус асуудлыг шийдвэрлэж Медвик диализийн төв иргэдийг орон нутагтаа эмчилүүлэх боломжийг бүрдүүлжээ. Тус төв одоогоор 13 диализийн аппарат 8 хүний бүрэлдэхүүнтэй багийн хүчээр бөөрийн архаг дутагдaltaй 64 эмчилүүлэгчид гемодиализийн эмчилгээ үзүүлэн ажиллаж байна. Манай эмнэлгийн нийт хүчин чадал бол 21 аппаратны хүчин чадалтай байгаа. Яг одоогоор болохоор нөгөө нэг 64 хүн дээр нэгт 3 дахь 5 дахь 2 дахь 4 дахь хагасаа ингээ хоёр ээлжээр өдөрт одоо нөгөө 39 хүний гемодиализийн эмчилгээг хийх хүчин чадалтай болохоор одоохондоо нөгөө нэг хүний эмчилүүлэгчдийн маань тоо нэмэгдээгүй байгаа болохоор бид нэр 13 аппаратаар үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Хэцүү байсан шүү дээ. 3-4 ортой тэгээд хүмүүс нь багтахгүй 3 ээлжээр орно. Тэгээд маш хүндрэлтэй л байсан шүү дээ. Одоо сайхан байна. Одоо энэ төв нэгснэр бол хүлээгдэл алга. Тэгээд энэ сайхан цэвэр цэмцгэр үйлчлэгээтэй соёлогч эмч нар сайхан байна. Одоо хойчин 4-5 аппарат байсан. Одоо 10 аппараттай одоо маш сайхан ажиллаж байна. Тэгээ энэ компанид хичнээн хувийн эмч гэсэн одоо энэ компанид баярлж байна. Медвик диализийн төв орон нутагт байгуулагдсанаар бөөрийн архаг дутагдaltaй иргэд Улаанбаатар хотыг зорж урт хугацаанд хүлээх шаардлага багассан байна. Мөн тус төвөнд төр хувийн эмчлийн хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гемодиализийн эмчилгээний зарлыг эрүүл мэндийн даатгалаас 100% хариуцсан төлж байгаа нь эмчилүүлэгчдэд санхүүгийн дарамт үүсэхгүйгээр эмчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.